За тэгэхээр нийслэлийн гэр хорооллын айл өргөд одоо энэ эрх хөгжлийн дулаан нь яаж хангах вэ гэдэг асуудал яригдж байна. За өнөөдөр бол нийслэлийн засаг дарга бол ялангуяа энэ дулаанаар хангах асуудал бол маш одоо хүнд нөхцөлтэй байна гэсэн. За тэгвэл одоо сайжруулсан шахмал төвшөө дахиж төлөх үү гэхэд бол House Caucus нь үүсгэтүүлнэ. За гэхдээ энэ удаад бол бид нэр бэлэн худалдаж авна гэдэг юм тайлбар хийсэн байгаа шүү дээ. Тэгэхээр таны хувьд энэ дээр юу яаж анхаарч байна? За өмнө бас нэг журам гарсан байдаг гэж хэлжсэн шүү дээ. Би гайхсан. Одоо Монгол улс чинь нүүрс экспортлдог болсон. Тэгээд боловсруулсан нүүрс хятадаас худалдаж авна. Энэ байна л да тендер нь 226 тэрбум төгрөгөөр. Тэгээд ягаар манайх хятадаас 226 тэрбумаар нүүрс авдیں۔ House Caucus буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш сийг 226 тэрбум төгрөгөөр худалдаж авна. Төсвийн ерөнхийлөн захирагч нийслэлийн засаг дарга 2025 оны 6 дугаар сарын 10 урилга нийтлэх огноо гэдэг. Ийм зүйл яригдчихэв. Тэгээд энэс өмнө одоо 5 хоногийн өмнө 6 дугаар сарын 5-нд улсын хурал тогтоол гаргасан. Улсын хурлын тогтоол юуны тогтоол гэхээр утааны сонсгол тэгэл бөө юм болж байгаа бидний сонсгол зохион байгуулсан шүү дээ. Тэгээд байгаль орчин хүмүүс хөдөө аж ахуйн байнгын орон дээр ажлын хэсэг гараад хилцээд баах юм болж дүгнэлтээ гаргаад чуулганаар оруулаад баталсан. Улсын хурлын тогтоол бол хууль хэрэгжих ёстой. 5 хоногийн өмнө улсын хурлын тогтоол гаргадаг. 5 хоногийн дараа нийслэл нь ийм тендер зарладаг. Улсын хурлын тогтоол болохоор утаа гаргадаг нүүрс нь төсвийн мөнгө зарцуулахгүй 11 залтна. Тийм үгтэй. Нүүрс нь түлшин төсвийн мөнгө зарцуулахгүй. Нийслэлийн засаг даргаас болохоор нүүрс нь түлш 226 тэрбумаар худалдаж авнаа. Би нэг ойлгохгүй байгаа. Энэ бол эсрэг ажиллаад байна гэсэн. Энэ хууль хэрэгжүүлэх ёстой. Нийслэлийн засаг дарга байна уу, засгийн газар байна уу? Хууль хэрэгжүүлэх ёстой. Тэгээд яагаад улсын хурлын гаргасан тогтоолыг нийслэлийн засаг дарга нь тоохгүйгээр тендер зарлалт. Айгуу сонио асуулт. Тийм болохоор би таны асуусан асуултанд гайхаж байна гэж хариулж байна. Хоёрдугаарт нь зөвхөн техник талаас House Caucus-ын төлш гэдэг бол одоо ноцч өгдөггүй төлш байхгүй юу? Тэгээд тэрийг ноцдог болохын тулд маш их мөнгө оруулж зөндөө юм холж иж нэг юм бол. Тэгээд ноцолт муутай төлшнээс угаарын хий гардаг. Угаарталтын статистик бид нар сая сонсголоор бүгдэд ил болсон шүү дээ. Огцон өссөн. Тэгэхээр ноцолт багтаа төлшийг эрдийн зуунуудаар төлөх юм бол нэг бол бүх 100-аас солино. Тэгэхээр энэ 226 тэрбум дээр чинь дахиад баахан тэрбумаар бүгдийн 100-аас солих юм байна. Бас солихгүй гэж тайлбарлаж байна. За солихгүй бол тэр дотор баахан юм нэмнэ. Баахан юм нэмнэ. Тэгэхгүй шатдаггүй байхгүй юу? Нэмэлт бүтээгдэхүүн хийн. Тэрэнд янз бүрийн химийн бүтээгдэхүүн дотроо хүчил төрөгчдөө шатлалтыг дэмждэг юм байна. За ингэхээр зэрэг энэний төсөв бол үн бол явж өгнө. Тэгэхээр 23 онд нийслэлийн иргэдийн төлөвлөлтийн хурал дээр нэг юм 177 тэрбум төгрөгөөр 115 мянган тонн House Caucus хятаас авнаа гэж гаргаж ирээд бөө илан болоод тэгээд буцсан. 23 онд шүү. Тэгэхээр яг ингэ үргэлжлээд одоо 2 жил явж байна. Тэгэхээр биш үү? Тэр чинь 1 тонн 1.45 сая төгрөг байсан байгаа байхгүй юу? Тэр үед. За одоо бол магадгүй 2 сая төгрөг болох. Тэгэхээр 1 тонн шахмал түвш 2 сая төгрөг гэдэг чинь тэрний оронд хангалттай газар шатах. Эсвэл бол цахилгаанаар бүр хангалттай ярил. Цахилгааны үн нэмэгчлээ гэдэг итгэлийн чинь бүр явж энэ бүр шал утгагүй юм орж ирж штэ. Сая 500 2 сая төгрөгөөр нүүрс авч хатана гэж юу гэдэг юм. Тэгэд энэ одоо ингээ хэрэглэн дээр лаборатори дээр тэр тортог багтаа нүүрсийг шатахаар тортог баг гардаг. Масс хэрэглэн дээр юм өөр гэдэг. Масс хэрэглэн дээр 100 мянган айл 200 мянган айл. Тэгэхээр яг өвлийн нөгөө дүн өвөл ингээд хөрс хөлтгөөр инверс гэдэг чинь утаа ингээд тогтцдог. Энэ үед тогтно. Багсарна. Дээрээс нь бага угаарталтууд бүртгэгдэнэ. Ингээд ирэнгүүд яах вэ гэхээр хөх нөгөө олон зуун тэрбум төгрөг хайчих. Дахиад буу ямарл. Тэгээд эцсийн дүнд нь мөнгө байхгүй. Төсвөө зарцуулсан. Утаанд байж идэг. Тэгээд улс төрийн оноо авсан ч юм байхгүй. Ингээд нэг жонхон болох гэж. Энэ мөнгийг улсын хурлын тогтоол дээр бол одоо төлшөнд биш дулаалганд эцсийн сэтгүүнд төр тогтоо байр савал хамгийн чухал. Дараа нь зарцуулсан мөнгө нь эрсдэл байхгүй. Миний гэр тогтоо болсон, миний гэр дулаахан болсон. Тэрнээс нэг өөр төлш ягаад тэгээд тэр нь байгаа одоо мөнгө байхгүй шүү дээ Монгол улс чинь. Тэгээд байгаа хэдэн валюта буцаагаад нүүрс авахар зараа явж идэг. Тийм мангар юм гэж юу вэ? Тэгэхээр миний зүгнэд хэлэхэд нэгдүгээрт
Улсын хурлаас том нийслэлийн дарга гэж байхгүй. Хуулиа биелүүл, тогтоолоо биелүүл. Хоёрдугаарт нь зарцуулах гэж байгаа мөнгийг ямар ч эрсдэлгүй ухаалаг юм зарцуул. Энд чинь нийтийн мөнгө. Яа одоо хүнд наалдцтай юмд нь зарцуул. За ийм зүйлийг одоо хийхгүй бол өнөөдөр ингээд ярилцчихлаа л дээ. Тэр ажлын хэсгийн гишүүд утааны сонсголын дараа дүгнэлт гаргасан хүмүүс. Тэгэхээр одоо гишүүд ер нь албан ёсоор бичгээр шаардлага бол хөрвүүлнэ. Тэгээ энэ маргааш бараг шаардлага бичээд ингээд хөрвүүлэх байх. Тасаа шуулган дээр асуух шиг боллоо ерөнхийдөө. Тэгсэн. Юу гэж хариулв? Ерөнхийдөө энэ талаар мэдээлэл авч амжаагүй. Өнөөдөр гинт юм гараад ирсэн. Тэгээд ер нь бол ойлгомжтойш бид бүгд хуулиар хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо эрчим хүчний салбарын одоо энэ бодлого тодорхойлох ёстойс реформ явахааргүй байна. Салбарын сайд нь ахаад улирч ингээд томилогдож штэ. Ер нь бол томилогдохоор шүү дээ. Тэгээд энэ ер нь салбарт архиц дэвшил гарах нь ер нь өөдөө явах нь. Энэ засгийн газрын бүртгэц бүрэлдэхүүний хувьд одоо энэ баг ингээд танилцуулж штэ. Яг одоо танилцуулж байна. Энийг бол би эн чин мэрэгжлийн ажил за тэгээд дээрээс нь улс төрийн тэнцэл оролцоо тэгээ баг ашиг сонирхол түмэн янзын л баланс байгаа байх. Тэрийг нь энэ ерөнхий сайд чинь өөрөө ажил хариуцаад хийгээд явах гэж байгаа юм. Одоо бүгдийг л тэнцвүүлж байгаа л нэг баг оруулж ирж байгаа байл үү. Тэгээд өөрөө хариуцж байгаа учраас энэ дээр нэг таалахгүй асуудал би ярмааргүй байна. Салбарын хувьд юу хийх ёстой, юу буруу гэдэг дээр бол мэрэгжлийн байр суурь бол хатуу байх. Хүн намын төлөөлөх зөвлөл бол уг нь бас одоо эрчим хүчний яамыг хариуцах асуудал хэрэгцсэн гэж ойлгосон. Энэ дээр бас Монгол Ардын нам эрчим хүчний яам өгсөнгүй юу? За одоо яагаад юу ярьсыг тэр энэ ерөнхий сайд чи өөрөө багийн хүмүүсийг оруулж ирэх хэрэгтэй. Тэгээд тэр нам нь хүмүүсээ томилж байгаа бол тэд нар л мэдгүй. Би нэр мэдэхгүй. Одоо яг саяны ярьдаг асуудал дээр нөгөө нэг хэдэн их найдаар баригдсан баруун бүсийн зүүн бүсийн сайжруулсан шахмар төвчний үйлдвэр одоо ингээд хог дээр хийгдэх уу гэдэг асуудал яригдчихил байна л да. Лог харагдчих шиг байна. Тэгээд нөгөө кокс ч нүрс рүү шилжлээ гэж бодоход энэ үйлдвэрийг ашиглах боломж байгаа. Илүү одоо дараагийн дэвшилт технологиг боловсруулад магадгүй кокс ч үйлдвэр болох боломжтой. Нэг стандарт нэг хэлбэртэй төлс нэмээд нэг хийх ажиллаа бол тэр үйлдвэрүүд хийцэн л гэж бодож байна. Одоо тэгээд цаашдаа яаж явах юм байгаа шин засагтайгаа ярьж байгаа л тэгээд ганцаараа болцоондоо. За